амьдралыг жаргалтай ухтацгаа бүгчүүд амьдраа дотон үерхээ харамгүй сэтгэл хачин дуурлаа чичмээгүй суруулийн хоо амьдрал хэмээх орон зайд жигүүр дэвн нийтлэрээ хөгжүүд юм. Бид бүхний мөнгөн хонхны баярын өдрөөр хүрээд өнгөрч байна. Хүрцэн эцэгчүүд зочид төрөөс та бүхэндээ баярлалаа. Ингээд тэмцэр багштай 12-ийн англи сурагчтай мөнгөн хонхны баярын мэнд хүргэе. Хэдүүлээ өнөөдөр өсгөрд минь авэж хүмий Сайн байцгаана уу? Би Ингэчингийн аав нь байна. Би Дөлгөөний бэлгүүн байна. Уянгагийн аав мөн хоёр байна. Аюу эрдний ээж нь байна. Тэшиг зээгийн ээж байна. Тэшиг зээгийн дүүн байна. Аноожингийн аав ээж хоёр байна. Эрхэм мэлгийнхэн ээж байна. За битэр мөнгөлгийн аав ээж хоёр байна. Төгөлдрийн ээж нь байна. Оо тэнгисийн ээж нь байна. За сайн байцгаана уу? Тэгээд Тунгалан мөрөнгийн ээж аав хоёр нь байна. Дол хормогийн ах байна. 12-ийн аав ийг зурагч Батуудын аав байна. За би Батцгийн аав байна. Батцгийн ээж байна. Сайн уу минь хүү? Сайн уу дамбоо? Сайн уу төвшинлээ. За манай хүү бол манай гэр бүлийн ууган хүү байгаа. Манай хан бол тавуулаа. Тэгээд хүү маань 2007 оны 12 дугаар сард энэ гэр бүлд аавынхаа талд, ээжийнхээ талд анхны ач хүү, зээ хүү болон мэндэлсэн. За миний хүү аз жаргал бүх одоо инээлхөөр амьдралын утга учир болж ирсэн ийм одоо сайн хүү байгаамаа. Тэгээд хүүхэд байхасаа эхлээд өвөөгөө дагаж хөдөө гадаа явж морим ал их дуртай. Миний охин зураг дуртай, багасаа ном унших дуртай хүүхэд байсан. Миний хүү багасаа их авьяаслаг хөдөлгөөнтэй их ухаалаг тийм сэргэлэн цав хүүхэд байсан. Шууд төрүүлж исэн. Энэ бол миний хүүгийн анхны одоо шагнал байсан. Бид гэр бүлийн хувьд бол гэр бүлийнхэн бид нар бол маш их одоо баярлж ингэж хүлээж авч ялаа. Сайн байдаг. Ангийнхан охтууд мэдгүй ээж магадгүй. Янзын хоол юм штэ. Гэртээ бол гомон хүртэл чанахтай зүгээр чанахгүй. Айгуул их л юм нэмэл ямар нэгэн байдлаар нэг юм олж нэмэл айгуу гоё амттай хийчдэг юм. Гарын урдуу сайтай юм хөхөд байгаа. Үүлээ чалаад яваад байдаг байсан. Дүү маань одоо ингээд 10 жилээ төгсөөд одоо амьдрал хүлгүй их талаад орж байна. Одоо айлын том охин болж ирсэн учраас одоо ер нь багасаа л ер нь хэрсүү аав ээжтэйгээ ярилцаж ойлголцож одоо бол ер нь тэгэл гэр бүлийнхээ нэг том гишүүн шиг л одоо төлөвлөгөө гаргаж явдаг юм шүү дээ. Тэгээд ийм учраас охиныхоо одоо гаргасан шийдвэр одоо хийж бүтээсэн зүйл нь бол аавынхаа одоо аав ээжийнхээ үргэлж
одоо гайхшруулж баярлуулж байдаг. Ийм учраас аав нь одоо гаргасан шийдвэр зорж хийж байгаа юмд нь бол үргэлж итгэлтэй, сэтгэл хангалуун байдаг. Минийхүү бол өөрийн гэсэн бас нэг багаас авьяастай, зураг сонирхолтой байсан. Энэ чиглэлээрээ ч гэсэн минийхүү уран бүтээлээ хийж байгаа. Нэгээ ч гэсэн цаашдаа үргэлжлүүлж явах байх. За манай хүүхчин багада спортоор хичээлдэг. Би бас жоохон бүхөр хичээлүүлчих гээд бодод нэлээд үзсэн. Сансан зорилгоор бол яваагүй. Сакс волейбол хичээлж эхэлсэн байгаа. Би бол нас хүүгээ бүхэн одомтой болохоор бүх болох гэж бас нэлээд үзээ тэгээ бараагүй. Тэгэхээр ямар зандаа та дахиад нэг хүү гаргаж аваад тэрийг одоо бүх болгороо гэж хичээс удаа байгаа. Охиныхоо одоо хамгийн их бахархдаг зүйл бол одоо маш дайчин, хичээнгүй, тэгээ гал цогтой. Тэгээд манай охин чинь битүүрийн анхны хүүхэд байгаа. За тэгээ миний хүү анх 6 настай байхдаа манай нутгийн уул Дорногов аймгийн Хан Баян зүрх хайрхан ууланд очиж ингээ хүслээ бичиж шатаадаг тийм уул байдаг. Хүсэл биелүүлдэг. Тэр ууланд маань очиод ингээд цаасан дээр хүн болгон хүслээ бичсэн. Миний хүү сургуульд орсон байсан учраас өөрөө ингээ бичсэн байсан. Тэгээ би шатаахаас өмнө ингээд сэмхэн хартсан. Гэтэл миний хүү тэн дээр одоо ээж аав маань нэрүүл байгаасаа би дэлхийн авраг болохыг хүсэж байна гэж бичсэн байсан. Тэр бол 2014 онд гэж бичсэн. Тэрнээс хойш миний хүү 2022 онд энэ сургуульд шилжиж ирээд намар нь 11 сард дэлхийн аврагт явж дэлхийн аврагын алтан медалийг авсан. Тэгээ 12 жил хитрхи их шахаж хитрхи их юмыг толгож байсан бол ээжигээ уучлаарай. Миний охин хийж чаддаг потенциалтай учраас ээж нь охиныгаа их дайжилдаг байсан байх, их ч шахдаг байсан байх. За одоо өнөөс цааш түүнээс хойш ээж нь охиноосоо дандаа хүлээж явах болно. Хоёр охин маань багада их сэргэлэн цаваа дуу хөгжим дуртай их авьяаслаг охтууд байсан. Энэ зан чанараараа ч гэсэн одоо том болтлоо одоо ингээд урлаг соёлын дандаа тэргүүн байр бүжиг спорт одоо бүх л юмд одоо идэвхтэй оролцож өнөөдрийг хүртэл явж ирээд одоо ингээд 10 жил 12 дугаар ангиа болол одоо амжилттай төгсөж байгаад нааж хоёр нь бол их баяртай байна хоёр. Минийхүү бол өөрийн гэсэн бас нэг багаас авьяастай, зураг сонирхолтой байсан. Энэ чиглэлээрээ ч гэсэн минийхүү уран бүтээлээ хийж байгаа. Нэгээ ч гэсэн цаашдаа үргэлжлүүлж явах байх гэж аав нь хүүдээ найдаж итгэж яадаг. Дүүн гарч ирээд дүүний гарснаас хойш хүүгээ одоо бодоод тахад өөр нэг тиймэрхүү хавар болсон болов гэж боддог. Магадгүй минийхүү аавда тэрүүлсэн гэж хүсдэг байсан гэж бодлоо л доо. Тэр ерөөсөө л дөө. Аав одоо маш их хайртай. Миний охин чинь жоохон охин болсон чинь том охин болсон байна. Ээж нь охиноороо маш их бахархдаг шүү. Миний охин ч ухаантай, маш үзэсгэлэнтэй, төвчээртэй, үнэхээр мундаг охин шүү. Амар алдартай нэр хүндтэй мундаг одоо эрдэмтэн доктор профессор болохын тулд биш зүгээр хүн шиг хүн гоё хүн чанартай байхыг хүсье. Миний охин олон улсад бас нэр хүндтэй томоохон сургуульд бас амжилттай сураад их орондоо буцаж ирээд тэгээд бас улс орныхоо төлөө бас сайн сайхны хийж бүтээх бас мундаг тийм удирдагч, манлайлагч болоорой гэд охиноо бас өрөөж байна. За тэгээд дүүтэй хандаж зөв хүн байгаарай гэж хэлээ да. За тэгээд хамт төгсөж байгаа ангийн найзууд нь бүгдэнд баяр хүргэе. Сингапур сургуулийн 12-ын ангийг төгсөж байгаа хайртай охиндоо болон ангийнх нь хамт олонд хүссэн мэргэжлээ авч хүссэн сургуульдаа орж амжилттай суралцахыг хүсэн ирээе. Улс их орондоо хийж бүтээсэн сайн хүн болоорой гэж аав нь хүсэж байна. Үнийг урамшуулт гэж Ардын зүгээр үгүй. Тэр бол маш үнэн үг. Тэгээд хүүхдүүд бас эрдэнэ намдаа суралцаад цаашдаа амьдралдаа зорилго тавиад том тэмүүлэлтэй алсыг харж ирээдүг гэрэлтүүлсэн улс их орондоо эрдэнэ мэдлэгтэй хүмүүс болцоогоорой гэж хүсэн ирэж байна. Маш их хичээл сурна гэдэг нь эрүүл мэндийн бол орхигдуулна гэсэн үг бол биш. Тийм болохоор
өөртөө хайртай байж дуртай зүйлдээ өөрийнхөө маш их хүсэж сонирхсон спорт кино урлагтаа цаг зав гаргаарай. За тэгээд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Хүссэн сургуультай араарай өнөр. Хайртай шүү. Хайртай шүү. Өөрхөн бас 12-ын А-гийн ангийн хүүхдүүдтэй бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Бүгдэнд нь хайртай шүү. Амжилт хүсье. Ирээдүйн амьдрал нь гэрэл бигээтэй аз жаргалаар дүүрэн баяр баясгалтай сайн сайхан байхыг ээж аав нь хүсье. Хүүтэй аз жаргал эрүүл амьдралын одоо хамгийн дардан замыг хүсье. Тэгээ миний хүн олонтой явж бусдтайгаа одоо сайхан ив найртай, найз нөхдөдөө тустай, эрдэм нунтай эрүүл сарвал сайн хүн болоорой гэдэг хүүтэй өрөөё. Миний охины ийм мундаг гой хүмүүжүүлж өгсөн, гоё сургамж хайрлсан та нартай маш их баярлалаа. Хайртай шүү. Амьдралд тавтай морил бүгдээрэнд нь хайртай шүү. За хайртай шүү гэж. Аав ээж нь бүгдээрээ хайртай шүү хүүдээ. Хайртай шүү гэж. Та нарыгаа бяцхан баг байхаас нь эхлээд анги дааж ажиллаж өнөөдрийг хүртэл хамт байсан та маш их баяртай байна. Та нар миний итгэлийг хизээч алдж байгаагүй ийм одоо хүрхэн шавнар маань. Тэгээд дөнгөж сайхан бас та нарыгаа зангасандаа маш их харамсаж байна. Та нарт маш сайхан ирээдүй хүлээж байгаа. Хамтдаа бол маш олон зүйлийг хийж бүтээлээ. Өнөөдөр бол бас энэ сургуулийн анхны төгсөгчгээд нэр хүндтэйгээр төгсөж байгаа бүгдээрээ та нарын минь итэг зүтгэл эрг сайхан хандлагын үр дүн байсан гэдэгт тул эргэлзэхгүй байна. Та нартаа маш их сэтгэл дүүрэн төгсөж байгаа гэдгийг ойлгоорой. Та нарын минь ирээдүй бол үргэлж гэрэл гэгээтэй баяр баясгалантай байх болно. Та нар минь ээж авдаа болон их орондоо их зүйлийг бүтээх сайн сайхан иргэн болно гэдэгт бол багш нь эргэлзэхгүй байгаа. Та нараараа үргэлж бахархаж, та нараа үргэлж хайрлаж, та нараа үргэлж дурсаж, та нархаас үргэлж өрөөж явах болно багш. Хайртай шүү та нартаа. Шууд өгөр гацаад байна жаа юм бод. Ингэчи. Цачи цаадлаа. Чиптэй ингээ. Өгчи цаадлаа. Яна ч уйлж гадах юм байна. Хайртай шүү гэж. Хоёр охиндоо маш их хайртай шүү ээж нь. Хайртай шүү. Энэ хэсэг орохгүй зү. Орохгүй зү. Тэгээд уурлуулж үйлүүлж гомдоож байсан бол за хоёр ахыгаа уучлаарай. Dressing in chic, get it, be my. Let's try to